Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бол бүрийн Даваас Баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж миний энэ тал өрөөтэй та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай нэвтрүүлэгт холбогдохдоо 77 38 83 77 88 30 гэдэг утаснууд руу залгана. За хэрвээ дуудаж явах юм бол та утсаа спикер дээрээс наваад радиогоо багасгаад блютуутээр ярихгүй, машиныхаа спикерээр ярихгүй байгаарай. Бусад сонсогчтой амар шүү. За ингээд нэвтрүүлгээ хэдүүлээ эхэлнэ. За эхний сонсогчоо бүгд хоёулаа хамтран ажиллаж танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн зохицуулбар эмнэлэг болох Медипол эмнэлэг хамтран ажиллана. За мөн архитай хадгалаад 100 сая эзэн болоорой гэсэн уриатаагаар хадгаламжийн урамшуул дайын дахин зарлагджээ. Ариг банк 8865 байна уу? Байна. Өглөөний минь их бол байна. За өглөөний минь дээ. За инх бол ийм асуулт төрүүчийн одоо та мэдхүүдээр бас үлдээсэн байгаа. Жилб гэж юу гэсэн үг вэ? Цагаас. Сидр асуусан юм уу? Уржигдэр асуусан юм байна. Уржигдэр. Тийм үү. Үгүй бүр төрүүчийн 7 өдөр. За 7 хоног давансан асуулт энэ. Бид нар чи сайхан амарж агаад ирсэн шүү дээ. Цаг дууссан. Амарж. 3 Бүртгөө халаа идсэн. 2 Дээл мэлний алгадaltaй юм болоо да. За биш энэ халагсан байлаа. Төрүүчийн 7 хоног алгадсан бас яг дээлтэй холбоотой гэж хэлээд унсан. За дараагийн сонсогчоо бүгд авцгаая. 8888 байна уу? Өглөөний мэндэ баяр байна. Өглөөний мэндэ. За. Хоёр дахь хүн болж байна энэ асуултан дээр. Жилб гэж юу гэсэн үг вэ? Цагаас. Жилб. Жилб гэдэг чинь нөгөө өөрмөц хэлмэгийн нэг монгол үг байна те жилб. Нөгөө нэг туранхай мал энтри ч бас нэг жилб муутай энтри гэж яриад л да. Ер нь бол ийм юм байна. Сая төлсөн малын сүү шимийг жилб гэдэг юм байна. Тэгэхээр туранхай сүү шим муутай бол жилб муутай гэдэг юм байна. Баяр хүргэе. За дараагийн асуулт Монгол банкны албан ханшаар долларын дээд ханш 3528 болж исэн юм байна. За энэ дээд долларын дээд ханш хэдэн онд болж исэн бэ гэдэг асуулт байна. За дөрвөн хувилбар 528 Монголд уу те? Монгол банкны албан ханшны тухай ярьж байна. 2019, 2025, 2024, 2023 цаг явсан. Одоо ч 3400 мөн. Юугаа хувилбараа дахиад хэлдэг гоо. 2019, 2025, 2023, 2024. 2023. Энэ ч нэг юу ковидаас олсон уу тий? Нэг хэсэг нөө хөрөгдөөдсөн шүү дээ. Валют байхгүй болдог тий. За ялтын асуулт байна. За ийм асуулт. Төв аймгийн аль сум Улаанбаатар хоттой хилэлтгүй вэ гэсэн байна. Дөрвөн сум нэрлэн Төв аймгийн Сэргэлэн, Лүн, Батсүмбэр, Алтан булаг цаг явсан. Сэргэлэн, Лүн, Батсүмбэр, Алтан булаг. Алтан булаг хэлэхгүй л дээ. Алтан булаг хэлдэг юм байна. Халуусан баярлалаа. Өглөө сайхан гэлээрээ. За. Юм байна да. За. Манайхан унангуудаа бас хоёр дахь хувилбар хэлээд байдаг. Нэг тийм. Энийг муухай зан шүү. Нэг л хувилбар бүгд гэхдээ тэрэндээ хангалттай сайн бодъё дээ ярилцъя. Нэг хувилбараа хийсэн байдлаар яг тодорхой хэлнэ. Дараагийн сонсогч 88 байна уу? Байна. Өглөөний минь. Өглөөний минь. Атия. За анхудаага холбогдож. За давтаа морилоо. За ийм асуулт байна. Төв аймгийн аль сум Улаанбаатар хоттой хилэлтгүй вэ гэсэн байгаа. Улаанбаатар хоттой хилэлтгүй. Цаг явууллаа. Алтан булаг унсан. Одоо тэгэхээр Сэргэлэн, Лүн, Батсүмбэр гурийн нэг нь л Улаанбаатартай шүү. Хувилбартай мó те? Тэгвэл Лүн байна. Лүн байна шүү дээ. Хэлгүй яах вэ? Алтан булаг чи хаан уул дүрхтэй хилдэг гэж шүү. За дараагийн асуулт. Ийм асуулт байна. Аль нь илүү эртний бүтээл вэ гэсэн байна. Би нэг дөрвөн бүтээтгүн танилцуулна. CD, floppy disk, flash disk, Blu-ray disk цаг явсан. Floppy disk. Баяр хүргэе. Ялаж болох том ойрхон байна да. За ялалтын асуулт ирчүүдэд зогсон асуулт байна. Машины очлоор бензинээр норсон байхыг яасан гэдэг вэ? Цаг явсан. Машины очлоор бензинээр норсон байхыг баяж гэдэг шүү дээ. Баяр хүргэе.
Амжилт. Яа. За нэр нь Адиа мөн билүү? Айжан гэсэн. Ажа. Ажаа. Ажаа. За ярорги За гайхамшигтай. баярлалаа. За баярлалаа. Өдрөө сайхан өрүүлээрэй. Баярлаа. За маш Мундаг, гоё мундаг, хариулт мундаг, гарч мундаг. ирлээ те. Ястайгаа яриулсан. 8611. Өө тасарчлаа. Эфирээсний дугаар 77 77 38 83 77 77 88 хүч гэсэн усны дугаарлаа холбогдно. 9411 байна уу? Байна уу? За саршины минь Баярлалаа. Сар шиндээ сайхан шинэлөө. Тимүр. За өглөөний мэндэ. За ийм асуулт байна. Энэ жилийн Оскараар хамгийн олон буюу 5 Оскар хүртсэн кино аль нь вэ гэсэн байна? Би цаг явуулж. Багати. Нүү багати. Хашаасны баярлалаа. Өдрөө сайхан өрүүлээрэй. За нүү багати бол 8611 байна уу? Тасарч. За тасарчлаа. Эфирийн усны дугаар 77 77 38 83 44 байна уу? Шөнө минь цагаан шилжгээс наман байна. Сайхан шинэлсэн намана. За ийм асуулт байгаа. Энэ жилийн Оскараар хамгийн олон шагнал буюу 5 Оскар хүртсэн кино аль нь вэ гэсэн байна? Анора. Анора. Баяр үргээ. За дараагийн асуулт ийм асуулт байна. Орхон баяр аль аймгийн аль сум бэ гэсэн байна? Цаг явсан. Бүр сунтай юм уу? Сонтой аймаг нь бол үдээд байгаа. Аймаг нь ойлгомжтой хаа бид гэж бодож байна. За ямар ч байсан сэлэн гань. Цаг дууссан байна. 3. За тэгвэл цагаанаар сум юм. Өөр ингэж таах юм уу? Баяр үргээ. За энэ чинь чанга ах чинь ээ. Чанга манай бүсгүүчид өнөөдөр хүчтэй байна. За бүгдөө одоо нэгэн хүний яриа сонсно хин бэ гэдгийг нь таах нь байна. Ойлгомжтой тий. За би энэ ч нэгэн чимэг болгоодох юм. Хин бэ? Анхааруулж байна. За энэ нийт одоо чамтай таарж байгаа хүмүүсийн бараг 80% нь бол бичлэг хийлгэх дурггүй байна шүү тий. Болгоомжтой бичлэгээ хийгэрэй гэж хэлж байна. Тэгээ энэ нэг нөхөр бол бас нөгөө даргын одоо бас Яа ингэсэн байна. Хин ярьж байгаа бай. Цаг явсан. За мэдгүй байна. Энэ чавлан авах юм болов. Чавлан биш юм байна. Жагсан биш юм байна. Олсон баярлалаа. Өдрөө сайхан өрүүлээрэй. За. Ялагч болгоцхон төглөөд өгөн тий. За тэглээ. Дараагийн Фиросны сонсогч дугаар. бүгдээр авцгаана. За. Нэг хүн авч 8611 байна уу? Өдөөний мөрөө сайхан амарсан баянаа байна. Сайхан Өглөөний амарсан уу? мэндэ. Сайхан шинэлсэн үү? За сайхан шинэлсэн үү? Бүгдээр нэгэн хүний яриа сонсно. Нөө хэн байна? Мөнх зэлмэг байна. Мөнх зэлмэг байна. Баяр үргээ. Сүүлийн үед одоо ютубер блогерч нь тийм. За дараагийн асуулт ийм асуулт байна. 200 метрийн өргөнтэй. Ердөө 200 метр. Тэгсэн мөртлөө 170 км-ийн урттай Нём хэмээх зураасан хотыг аль улс байгуулна гэд байгаа вэ гэсэн байна. Улсын нэр хэлэх нь. Ойлгомжтой тийм. Хөлбөртэй юу? Катар, Египт, Израиль, Сауди Араб гэсэн байна. За тэр зүг. Сауди Араб. Саудын Араб тэгэлгүй яах вэ? Баяр үргээ. За ялтын асуулт. Оросын холбооны улсын засгийн газрын ордонг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг яс. Наач юу? За Улаан ордонг. улаан ордон биш байна. Олбогдсон баярлалаа. За алдартай нэг барилга байгаа те. Тэрийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байгаа. За бүгдээрээ хамтран ажиллагчаа танилцуулаад та мэдхүүд эргээд орё. Манай та мэдхүү нэвтрүүлэгтээ Medipol эмнэлэг Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг хамтран ажиллаж байна. За Medipol эмнэлэг нь Турк улсын Стамбул хотод байрладаг хамгийн том хүчин чадалтай их сургуулийн цогцлбор эмнэлэг юм байна. GCI олон улсын эрүүл мэндийн магадлан итгэмжлэлтэй бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайдын эмнэлэг гэж шүү. За энэ эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа. За энэ хүрээндээ юу хийж ийн гэхээр Medipol гэдэг эмнэлэг ер нь бол яг юу хийд юм бэ гэсэн. За одоо манай монголчууд биеийн өвдөөд үзүүлэхээр за маш олон шалтгаануудыг хэлдэг шүү дээ тийм ээ. За Монголд эмчлүүлэх боломжгүй байна. За эсвэл та гадагшаа явж эмчлүүлээрэ. За эсвэл шин тодорхойгүй байна гэдэг ч юм уу маш олон зүйлүүдийг хэлдэг. За ингээд ийм хойш сонсчоор хүмүүс нэг төр зур нэг жоохон паникийн байдалд ороо шийдвэр гаргах нь жоохон шийдвэр зөв гаргахтаа хэцүү болчт юм болов уу гэж би өөртөө боддог байхгүй юу. Тийм тэгэхээр энэ үед одоо яг хаашаа явах уу яах уу гэл ингээд сандарч байхын оронд бид нар Монгол дахь төлөөлөгчийн газар буюу энэ Medipol
эмнэлгийн төлөөлөгчийн газартай уулзвал их зүгээр юм билээ. За яагаад уулзвал зүгээр юм бэ гэдгсэн эднийх ингээд эхлээд таны энд хийсэн шинжилгээнүүдийн хариуг Туркийн тэр Медипол гэдэг эмнэлэг рүү явуулна. За явуулаад тэндээс танд хариу ирнэ. Ямар хариу ирвэ гэхээр за таны шинжилгээний хариуг хараад бид нар ийм эмчилгээ хийх юм байна. Ийм юм байна. Тэдэн одоо сарын хугацаа ч юм уу тэдэн хоногийн хугацаа хэрэгтэй ийм эмчилгээ хийх юм байна гэдээ танд хариу өгнө. Тэгжиж та явах үгүй шийднэ. Тэгэхгүй болохоор нөгөө бид нар ингээд шууд эмчлүүлнэ гэл итгээд хамаг зардал марлаа төлөөд очижонгууд нэг жоохон хэцүү зүйл сонсох тохиолдол заримдаа байдаг шүү дээ. Тэгэхээр эхлээд Монголда ямар ч хэлсэн болноо бүтнийг энэ хариуг авчиад цаашаа шийдвэрээ гаргах чинь гэдэг чинь бидний санхуд маш том хувь нэмэртэй гэсэн үг. За тэгээд очлоо гэж бодоход энэ төлөөлөгчийн газар үн төлбөргүй тээврийн үйлчилгээг танд үзүүлнэ. Жишээлбэл Стамбулын осны буудлаас тосож аваад эмнэлэг болон байрлах газарт нь хүргэж өгөөд буцах үед өдөж өгнө. За энэс гадна байрлах газар буюу зочид буудал захиалах юм уу, альсвал байр түрээслэх юм уу, энэ болгонд чинь танд дэмжлэг үзүүлнэ. Энэс гадна онгоцны билет визний үйлчилгээ гэж байгаа. Энэ болохоор Turkish Airlines-тай хамтарч ажиллаж байгаа учраас удахгүй нислэгийн хөнгөлөлтөд билет захиалах боломжтой болчих юм билэ. Тэгээ 30 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх тохиолдол гарч магадгүй шүү дээ, тий. Тэгвэл цаад эмнэлгээс таны урилгыг гаргаад визтэй ажлын 2-3 хоног дотор л ерөөс шийдээд өгчих юм бэл. За гэх мэт нь одоо бүх эрүүл мэндийн ингээд очихоос авахуулаа зөвлөгөө гэх наан байдаг хамгийн чухал хэсгүүдийг нь давхар энэ Medipol эмнэлгийн Монгол төлөөлөгч нь хийж өгөх юм байна. За та Medipol is GMN гэд одоо юугаар Facebook-оор хайгаад аль бисны Facebook пэйжийг дагаарай. Харин уцаар мэдээлэл авъя гэвэл 99 19 77 28 40 49 гэдэг дугаар ахнаа. Манай та мэдхүү нэвтрүүлэгтээ Medipol эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За бүгдээрээ дараагийн сонсогч авцгаана 72 20 холбогдлоо байна уу? Америкаас холбогч байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Саруул байна. Саруул. Америкт цаг хэд болж байгаа вэ? Одоо шөнө болж байгаа юу? Орой болж байна. Орой болж. За. За Саруул ихний асуулт ийм асуулт байна. Оросын холбооны улсын засгийн газрын ордон юу гэж нэрлэдэг вэ? Цаг явсан. Байшингийн асуугаад байгаа шүү дээ. Байшин байгууламжийг асууж байгаа тийм. Кремль. Баяргий. За би нэг 4 тоо нэрлэнэ. Тэгээ аль нэг нь Монгол тоо биш юм байна. Монгол тооны нэр гэдэг маш нарийн тоонууд байдаг тийм. Том тоонууд байдаг. Шалтгааны зүйл элбэг ариун хөөн удирдуулагч, ялгаруулагч. За эднээс аль нэг нь Монгол тоо биш юм байна. За дахиад дөрөвөөр хэлээ. За элбэг ариун, шалтгааны зүйл хөөн удирдагч, ялгаруулагч гэсэн байна. Цаг туссан 3 2 Хөөн өдөрдөгч нэг. Хөөн өдөрдөгч гэж байдаг юм байна. Хоолцсон баярлалаа. Энэ айгүй гоё асуулт шүү. За дараагийн сонсогч бүгд авцгаана. За хөөн өдөрдөгч нь 10 хэдэн зэрэг байдаг үлээ. Яг цээжээр мэдгүй 967. Өглөөний мэд жижиггүй байна. Өглөөний мэд. Өглөөний мэд жижиггүй сайхан шилсэн үү? Сайхан шилсэн үү? За ийм асуулт байна. Ямар цэцэг хамгийн түрүүнд Монголд дэлгэрдэг вэ? Цаг явсан. Яргуу. Баяргий. За тэгвэл санчир гайраг ямар өнгөтэй юм бэ хөө? Санчир. Санчир гайраг ямар өнгөтэй вэ хөө? Шар. Шар өнгөтэй байдаг. Ялтын асуулт Чингис хаан хэдэн өрлөгтэй юм бэ хөө? 9 өрлөгтэй. Жижиг хаасын хэн боллоо. Гайхалтай ялтаа авч байна. Баяр хүргэе. За, жижиг хаасын нэрийг бичээд авчнаа. За, баяр хүргэе. Өдөр сайхан өнгөрүүлээрэ. Өнгөрүүлээрэ. За, нэлээд өмөтэй ах чи манай өн. Иртгээс байна уу? Өглөөний мэнд цагаан авчихсан нарка. Өглөөний мэнд нарка. За нарка бүгд ийм асуултан дээр явж байгаа. Аль нь Монгол тоо биш вэ гэж байгаа. За Монгол тоо 69 зэрэг хүртлээ. Бүгд нэртэй. Шалтгааны зүйл элбэг ариун, хөөн удирдагч, ялгаруулагч гэсэн байна. Цаг явсан. Сайн нэгийг л алдсан шүү дээ. Нэг нь хэлсэн хөөн удирдагч гэдээ алдсан. Ялгаруулдаг хэлчихэл та. Ялгаруулдаг нь бас биш юм байна. За, холоос нь баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Бүгд баярлалаа. Ялагчдын тоноос хасагдаж байна. За 80 энэ асуултан дээр 3 дахь наах нь байна уу? Өглөөний мэнд 3 сайхан шилжчихсэн анхаа. Өглөөний мэнд. За анхаа ийм асуултан дээр явж байгаа. Аль нь Монгол тооны нэр биш вэ гэж байгаа. Хоёрхан хөлбөр үлдсэн байна. 3 дахь хүн бас шууд хариулт авч болно. Шалтгааны зүйл элбэг ариун гэсэн байна. Цаг явсан.
шалтгаанууд бол байдаг санагдах юм. Тэгэхээр Тийм үү. За элбэг аримг гэнэ. Илбэг арвин гэж байдгүй юм Баярлалаа, байна. баярлалаа. Яг зөв хэлсэн шалтгааны хэрэг гүйж харж байсан бол шалтгааны зүйл гэж яг байдаг те. Арын маш өндөр тоо гэсэн үг. За дараагийн асуулт ийм асуулт байна. Монгол улс аль олимпиар хамгийн олон медаль авч байсан бэ гэсэн байна. Цаг явсан. Лондонгийн олимпиад 5. Лондонгийн олимпиас 5 баяр хүргэе. авсан байдаг. Ялтын асуулт. За сүмийг яаж хэмждэг вэ гэсэн байна. Айгу амархан асуулт. Өвчин 9 урууны үзүүрээс 7 урууны үзүүр. Баяр хүргэе. За могоо жилийн сайхан эхэлж байна да. Аха. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За өдөр ажил амжилт хүсье. Баярлаа. за Эфирийн утас 77 77 38 83. тохиргоо гэдэг. 77 77 88 30 гэсэн усны өдрөө залгана. За залгах та дуудаж явах юм бол радиогоо багасгаад өгөөрэй. За мөн утасаа спикер дээр тавихгүй ярив шийдүүлээ. Дараагийн сонсогч 80 байна уу? Байна уу? Энэ өглөөний туалт байна. Өглөөний Өглөөний мэндэ. мэнд. За. Эхний асуулт ийм асуулт байна. Нарны титэм гэж дэлгүүр хаана байсан юм бэ? Цагс. За нарны титэм гэдэг сонсноор байна да. Хэдэн оныхын шууд гэмж. Цэгийг мэдэх үү? Мэдэн квиз төржсэн асуулт. Тэгвэл цэгийгээс Окей, квиз төржсэн асуулт би. цаг тулсан байна 3. Тэгээд сонсноор нөгөө нэг юу вэ? Хоёр. Ставка гэдэг газар мөн билүү? Хаана? Виста. Ставка гэдэг Виставка биш ээ. Тийм үү, би тэгж бодож байсан шүү дээ. Нарны титэм гэдгүү мэн. Виставкаг сарны титэм гэдэг. Тэгвэл нарны титэм чи. Нарны титэм хаана гэдэг вэ гэж. Тэр тэгвэл тэр. За, Баярлалаа. Баярлалаа. Өдөр сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. За хуучны бас байна уу? Ноо байна үлэн. Өглөөний мэндэ. Өглөөний мэнд. Хинтэй албагцсан? Мөгийн. Мөги. За, ийм асуултанд орчихсон. Нарны титэм гэж хаана байсан дэлгүүр вэ гэсэн байна. Цаг явсан. Цаг явж байна. Сансар. Сансар биш юм байна. Биш ээ наа. Батгсан баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. Одоо ч гэсэн энэ энүүгээр нэрлэгддэг штеп манайхаа. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах хүн байна те. Бас их сонирхолтой. Харин тийм байна, гоё асуулт байна. Сарны тэнтэй холж шүү. Би ч одоо байнга үйлчлүүлдэг гэсэн 2 давхарт нь видео тоглоомын тасаг байсан. 86 техник байна уу? За хам шиг байна. Ханд шиг. Ханд шиг сайхан шинэлсэн үү? Сайхан шинэлсэн үү? Сайхан. За. Ханд шиг ихний асуулт ийм асуулт байна. Төрүүлж Монголд морилдог нүүдлийн шувуу юу вэ? Цаг явсан. Хун биш юм байна. За холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй ханд шигэ. За. За 80 88 байна уу? Өглөөний мэндэ. Сар шиний мэнд. Төмөр өглөө. Сар шиний Цааш мэндэ. юм дээ. За бүгд тэр 3 дахь хүн нэг асуултан дээр гаццгаачаад байгаа. Тэр бол нарны титэм гэж хаана байдаг вэ гэдэг асуулт байгаа. Цаг явсан. Хороолол юм болоо гэж таая. Бас биш юм байна. За нарны титэм одоо юу гэмдэ? Энэ гисэр сумын навар мөн биз дээ. Тэр одоо юу нэ? Энийг одоо нарны титэм гэж хэдүүлээ ярьдаг штэ одоогоороо. Ааха. За дараагийн асуулт ийм асуулт байна. Монголд байдаг хамгийн том загас юу вэ? Цаг явсан. Тул загас. Баяр хүргэе. Баяр хүргэе. Дараагийн асуулт нэг нь киноны хэсгээс сонсох юм байна. Ямар киноны хэсэг вэ гэдгийг таах нь ойлгомжтой тий? За бүгд хамтаа сонсцгоё. Мөрөөрөөд. Өндөрдөөд эзэнтэн өршөөж ял. Тэр чин ядуу боолын цорын ганц унаа байгаа. Хамаагүй. Энэ мөр чин дээдэс надад яасан онгоо хөлөг байна. Ядаад ч гэсэн чамд шиг хүнд байж зохиолдохгүй дэх хар. Харвуу. Энэ талент хүнд гайтай. Надад үлжээтэй юм бүхэн. За ийм нэг хэсэг байна. Цаг явсан. Лосон мэдэд бэлбээ хөөг. Яраны хэсэг нь зэрэг нэмхийн өмнөх нь тий. За ялалтын асуултан дээр тулж ирж байна. Угтаал цайдан гэж аль аймгийн сум юм болоо? Цаг явсан. Төв аймгийн Угтаал цайдан. Төв аймгийн Угтаал цайдан баяр хүргэе. Ялагчаар тодорч байна. Төмөр хүмүүн те. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За бүгд дэмжин ажиллагчаа сонсцгоё. Манай
та мэдхүү нэвтрүүлгийг National Life дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр National Life даатгалын ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал нь бүх төрлийн шалтгаан, төвчний улмаас мөн гинтийн ослын улмаас амь насаа алдах, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах зэрэг тохиолдлуудад зээлийн үлдэгдлийг нөхөндүүлж таны гэр бүлийг санхүүгийн эрсдлээс хамгаална. За утасны дугаар нь 7711 33 66 7711 33 66. За манай нэвтрүүлгийг National Life дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогчдоо бүгд хацгаа 99-3 байна уу? Байна. Өглөөний минь дотгоо. Өглөөний минь дээ. За ийм асуулт байна. 5 богд уулын дараа өндрөөрөө Монгол улсад ямар уул ордог вэ гэсэн байна? За цагаас. Хувилбар ах уу? Төлбөр авъя. За. Нэгдүгээрт нь сутай, хоёрдугаарт нь цам гарав, гуравдугаарт мөнх хайрхан, дөрөвдүгээрт хархираа. Цаг туссан тэр хооронд. Та сам гараад. Сам гарав. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрөөсэй. За Цам гарав гэж хэдгээр оролцыг хэлдэг вэ гэх асуулт байгаа байхгүй. 88 Сайн байна уу? байна уу? За сайхан шинэлнэ үү? Сайхан шинэлүү. Сайхан шинэлсэн. Өдрөсөл ажилдаа явж байна да. За. За 5 богд уулын дараа өндрөөрөө ямар уул Монголд тэргүүлдэг вэ гэсэн байгаа. За түрүү Юу мөнх хайрхан. мөнх хайрхан. Баяр үргээ. Вау. Тэр баяр өгөр өгдөг лөө. Хов юу лээ? Ховд тэр хавьд байдаг санаж байна тийм. За дараагийн асуулт саяхан 2 сарын 23-нд нэгэн томоохон улсын сонгуул болсон юм байна. Энэ ямар улс вэ гэсэн байна. Цаг яасан. Оо, шидэнд гин. 2 сарын 23-нд. За юу болсон юм бэ? Харин юу болсон юм бол? Архин хариултаа бичээг өн пиж гэсэн гайхаа. Ямаа. Би биччихээ одоо. За цаг дууссан маань 3 2 Юу оо холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөсэй. За. Угаасаа хэлж амжсан гэ. За. Зэ дараагийн сонсогч 8881 байна уу? Байна уу? Өглөөний минь. Өглөөний Өглөөний минь. минь. Энтэй холбогдсон. Өглөө айрыг хүргэж өгдөг шинэ байна. Оо шинэ. Цэцгийн краш яриадсан ах мөн үү? За. Холбосон баяртай наа. За. За. Ийм асуулт байна. 2 сарын 23-нд аль улсын сонгуул болсон бэ гэсэн байна. Цаг яасан. Холбооны бүгд Герман. Холбооны бүгд Герман улсын. Баяр үргээ, баяр үргээ. За. Дараа нь ийм асуулт байна. Аль нь зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байгаагүй вэ гэсэн байна. Би 4 улс нэрлэх нь байна. Аль нэг нь зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүн биш. Армен, Молдов, Польш, Азербайджан цаг явсан. Хош. Польш байгаагүй. Баяр үргээ. Яа. Ямар гоё юм бэ? За ийм асуулт. За хүнд асуулт байна. 2024 оны байдлаар бүгд найрамдах хятад ард улстай хамгийн их дүнгээр бүгд найрамдах хятад ард улс аль улсаас бүр бараа бүтээгдэхүүн импортлсон байна гэсэн байна. За бүгд найрамдах хятад ард улс хамгийн их бараа бүтээгдэхүүн зардаг улс гэсэн үг. 4 хувилбар байна. Австрали, Япон, Тайван, Америкийн нэгдсэн улс. Цаг явсан. Хятадд зардаг гэсэн үг тий? Австрали биш юм байна. Ялгаад ойрхон байлаа да. Холбосон баярлалаа. Австрали бол мэдээж Өдрийг сайхан өнгөрөөрэй. 5 дурд юм байна. 9988 байна уу? Өглөөний минь. Өглөөний минь. Өглөөний минь дээ. За хятадд хамгийн их бүтээгдэхүүн гаргадаг, экспортлдог улс аль улс вэ гэсэн асуулт байна. Цаг явж байгаа юм. За Хятадд зард юм уу? Америкт зард юм уу? юу гэнэ? Хятадд зард юм уу? Хятад улс аль улсаас хамгийн их бүтээгдэхүүн импортлдог вэ гэсэн байгаа. Оруулж ирдэг гэж юу? Тий. Цаг туссан байна. Австрали Асуулт эд хүн нүлээ. 2 дахь хүн. Хин хүн Австрали гэдэг унсан. Одоо тэгвэл би Австралийн нөхөс гэж бодсон. За тэгвэл юу юм? Японд 3 юу лээ? Япон, Тайван, Америкийн нэгдсэн улс байна. Цаг туссан 3. Америкийн нэгдсэн улс. Америкийн нэгдсэн улс биш юм байна. холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. 10 дараад нэг унтаа. За дараагийн сонсогч 8518 минь асуулт нь 3 дахь. Өглөөний минь тэргээ гамбаа байна. Өглөөний минь Өглөөний дээ. минь. За 2024 оны байдлаар угийн юм бэлээ. За бүгд найрамдах хятад ард улс аль улсаас хамгийн их бараа бүтээгдэхүүн импортлсон. За чинь Тайван одоо арай жижиг улс гэж бодоод Америкаас янз бүрийн аваад идэг баха.
За таны хувилбар Америк уу? Америк. Сая Америк. Америк биш гээд ууг нь бол сая унсан. За Япон ч биш. Энэ бол Тайван юм байна. Тайванаас 218 тэрбум долларын бүтээгдэхүүн импортлдог юм байна. Их хвчлэн нөгөө чипүүд өндөр нэг одоо технологийн бүтээгдэхүүн байна. За эхний асуулт. 24 онд гэсэн биз дээ. Тийм. Монголоор хэрээнүүд гэж ямар ургамлыг хэлдэг вэ гэсэн байна. Хэрээнүүд. Хэрээнүүд гэж нэг иддэг юм байдаг үү? Хэлгүй яах вэ? Сахшиг. Дөрвөн хувилбар өгнө. Авокадо, За. аспарагус, аргула, куркума. Цаг явсан. За бодно шүү. За би ч одоо юу яа даа. За хэлбэрээрээ бол Тэр л оны доо. Зүг шүү. аспарагус. Муу. Аспарагусыг хэрээнүүд гэдэг юм байна. Идэж үзээгүй үнэ хэлчих. За хоёр дахь асуулт ийм асуулт байна. Нэгэн шүлэг уншиж өгөх юм. Дууны хэсэг юм байна. Энэ юуны тухай дуу гэдгийг хэлэх нь байна. За. Үүлэн хээшиг цэнхэр хүндид үүрийн цахан цолмон гэл бааж үүлдэр уурхайн ямдан хүжлэх үлгэрийн сайхан хот байдаг юм гэсэн байна. Цаг явсан. За тийм дахин хоёр нэг хэлээд байна. Аль нь вэ? Хөө. За. Ойлгомжтой. Баяр. Сүлд дуу. Хэсгээс нь уншлаа. Гоё асуулт байна. Ялтын асуулт ийм асуулт байна. Аль улсын парламентыг Рада гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Рада чин одоо байлтайгаа усууд гэдэг үү? Мэдгүй байна. Би гэсэн шүү. За Украин. Баяр үргээ. За гамбаа хаярлахаар бичиж явнаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Анхудаа ярих сууж байгаа баяртай. Өдрөө сайхан өнгөрүүлээ. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогч 8926 байна уу? Баан өглөө юм бодсон. Өглөө минь. За Батэрдэн ах цаад радиогоо жоохон багасгаарай. За Батэрдэн ахаас ийм асуулт таарсан байна. За энд дэлхийд хамгийн их од болоод Кардашианы гэр бүл гэж байдаг юм байна. Кардашиан гэж нэгэн улсад маш түгээмэл байдаг нэр юм байна. Аль улсаас гаралтай нэрвэ гэсэн байна Кардашиан гэж. За дөрвөн хувилбар байна. Армен, Гүрж, Турк, Иран. Цаг явсан. Кардашианууд гэж одоо хаанаас гаралтай хүмүүс вэ? Ким Кардашиан, Хлой Кардашиан гэл баахан Кардашиан. Кинон юунд дарсан? Киносон дарсан л шүү. Цаг дууссан маань 3. Иран баха. Иран биш байна. Холуулсан баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Кардашиан. За бас нэг юу вэ те? Сонирхолтой гэр бүл шүү бас. Яагаад алдартай гэдэг юм чи алдартай учраас алдартай гэдэг. Манай алдарт айрын хэлсэн. 99 байна уу? Өглөөний минь тарин болдог. Өглөөний минь ярим бол. За. Ийм асуулт дээр явж байгаа. Кардашиан хаанаас гаралтай вэ гэсэн байна. Кардашиан гэр бүл хаанаас гаралтай вэ? Армен, Гүрж, Турк гэсэн гурван хувилбарлсан цаг явсан. Армен уу? Армен. Баяр хүргэе. Вау. За дараагийн асуулт ийм асуулт байна. Бүгд найрамдах хятад ард улс 1964 онд цөмийн бөмбөгтэй болсон. За цөмийн бөмбөгтэй болонгуудаа нэгдсэн үндэсний байгууллага ямар нэгэн байгууллагатай заавал харилцаанд орох ёстой байдаг. Одоо атомын цөмийн олон улсын агентлаг гэж байдаг. Энтэй харилцаанд ороогүй яагаад вэ? Цаг явсан. Логик маягийн асуулт гэж хэлж болно. Ийм 64 онд тий. 3 2 Лог юм тий. 1 Тэлэг. Мэдхгүй байна. За холбоосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За манайхан хариултаа бичиж байгаараа тэр хооронд бид хоёр хамтран ажиллагчаа танилцуулна. За аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой гэсээр уриатаагаар хадгаламжийн урамшуулалт аян дахин зарлагдсан Ариг банк хамтран ажиллана. За та 16.5 хүртэлх хувийн өндөр хүүтэй хадгаламжаа нийлгээд сар бүр хосороо гадаад баялах эрх. За ийм одоо харилцагчийн нёгийг тодруулах юм байна. 1 сая төгрөгийн эзэн 3-ыг тодруулна. 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч ингээд тодруулна. Сүүлийн 4 хооронд харсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж аяны хугацаанд одоо 700 гаруй харилцагчийг жилийн эцэст супер урамшуул 100 сая төгрөгийн эзэн болох боломжтой урамшуул зарласан байна. Эний ч одоо хэд дэх жилдээ вэ? 5 6 дахь жилдээ зарлж гинүү да. Хамгийн ихний жилийнх нь гэлөө би хандуураг бол бүр жоохон хүүхдийн бас юм билээ штэ. 100 сая эзэн болсон юм билээ штэ. Хүн хүүхдийнхаа 100 мянган төгрөгийг хадгаламжинд хийгээд исэн чи тэр хадгаламжийн эзэн хүүхд нь ээж авда байр аваад өгсөн. Тэгээ залуухан гэр бүл угаасаа тусдаа гарах гээд бэлдэжсэн юм билээ. Тэгээд байртайгаа ирсэн ингээд айгу амны бэлэгдэлт юм болсон гэд ярьж исэн. За тэгсэн
аян 2025-аас 25 оны 3 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд үргэлжилдэг ээ. За 2024 оны супер урамшуулал буюу 100 саяын эзнээр Сэлэнг аймгийн Малчин ах тодорсон байсан. За тэгээд хотод ирэхдээ их дэлгүүрт салбарт хадгаламж нэгээд азтан болсон. Ийм одоо хүн байд юм бэ. Тэгээд юу ясаа би бас энэ 2024 оны шалгаруултыг нь бас харж ирсэн юм байна. Сэтгэл айгүй өндөр байсан. Яагаад энийг хараад байгаа юм гэдгсэн яг энэ Ариг банкны шалгаруултанд чинь суглааг тодруулах гэж байгаа энэ үйл явц дээр чинь манай хөтлөгчд оролцдог штэ анжгаах оролцож байсан, гэрлэгч оролцож байсан. За тэгээд маш олон хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг энийг үнэн зөв шударгаар шүйдэг юм байна гэдгийг илэрхийлэл болоод тэгээд би бүр үнэхээр сонирхож харж байсан байхгүй ямар аз гадна гэсэн хүн 100 сая эзэн болдог байна гэж бодоод тэгээд энэ чинь хамгийн гол нь бүр ингээд 16.5% гэдэг чинь нэлээд өндөр хүү штэ. Угийн өндөр хувийн хөтөө гоё бүтээгдэхүүнтэй дээрээс нь 100 сая. 100 сая. Тэр бүр Ариг банк тэгэхээр хайр банк юм аа. За утасны дугаар нь 70 1001 юм байна. 70 1001. За мөн Facebook хаяг нь Ариг банк гэдээ хайвал байгаа. Та бүхэн дагаарай. 100 сая цэг Ариг банк цэг юм байна гэдэг албан ёсны энэ вебсайтаар нь хандвал та өөрийнхөө бас нөгөө холбоотой мэдээлэл аваад энэ урамшуултай холбоотой мэдээллийг авах боломжтой юм байна. За тэгэхээр яг яаж 100 сая эзэн болох юм гэхээр Ариг банкнд 16.5% хүртэл хүүтэй хадгаламжуудаас сонгож шинээр хадгаламж нээлгсэн, хадгаламжаа сунгасан, хадгаламжиндаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамдаа урамшууллаа нэрг ирэх аваад тэгээд оролцсон. Одоо жишээлбэл би хадгаламжаа нээлгчээд 100,000 төгрөг нэмж байгаа бол би 2 эрэхтэй болно гэсэн үг шүү дээ. Тэгээд энүүгээрээ л суглаанд оролцсон гэсэн үг. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой гэсэн уриатаагаар хадгаламжийн урамшуулалт аян дахин зарлагдсан Ариг банк хамтран ажиллалаа. Баярлалаа. Зя та мэдхөө нэвтрүүлэг үргэлжлэж байна. 99 тэг байна уу? Манай өглөөний минь дөргийн сайхан амарч байна уу? Өглөөний минь. Цаашны минь дөргийн ихмээ байна уу? Баярлалаа. Цаашны минь. За эрхмээ бүгд ийм асуултан дээр явж байгаа. Бүгд найрамдах хятад ард улс 1964 он цөмийн бөмбөгтэй болсон байна. Уг нь бол нэгдсэн үндэсний байгууллага цөмийн бөмбөгтэй бол заавал харилцаанд орох хэрэгтэй. Гэхдээ бүгд найрамдах хятад ард улстай харилцаанд ороогүй. Яагаад вэ? Цаг яасан. Тайван нөгөө нүүбд ороод тэгээд Тайванаас л болсон баг. Илүү тодруулбал Тайванаас болсон. Уг нь бол дөхөөд чах санагдах. Энд донд Тайван чинь нөгөө нүүбд ирсэн байсан мэт. За тэгээд тэрнээс л болсон юм болов. Яг бүтэн биш ээ. Уг нь бол холбоотой хариулж байна. Гэхдээ энийг яг авахгүй юм байна. Холбогдсон баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За хариултыг сонсож байгаарай. Маш сонирхолтой хариулт байгаа. Магадгүй бидний бас мэддэггүй зүйлсийн нэг байж магадгүй. Олон хүмүүс 1961 онд Монгол улс нүүбийн гишүүн болж байсан. Түүнтэй ч бас холбогдох байх те. За эфирийн дугаар 77 77 38 83 77 77 88 ч гэсэн дугаар руу залгаж нэвтрүүлэгтэй холбогдноо. 77 38 83 77 88 30 гэсэн дугаараар холбогдно. 1964 онд анхны туршилтаа хийж исэн юм байна. За юм хэрэг Оростой холбоотой гэсэн байна. За зөндөө олон зөв хариултууд бол орж ирж байгаа шиг байсан. 91 тэг 5 байна уу? Байна уу? Алло. Сэмэн үү? Өглөөний минь нэрээ хэлээрэй. За өглөөний минь дээ. За ийм асуултан дээр бүгдээр явж байгаа. Бүгд найрамдах хятад ард улс 1964 онд цөмийн бөмбөгтэй болоод нэгдсэн үндэсний байгууллагатай харилцаанд ороогүй. Яагаад вэ гэж байгаа? Хурдхан шууд хариулт авч болно. Цаг явсан. Хурдхан юм уу? Хариултыг аваа. За зөв хариулт нь бол зөв хариулт нь бол бүгд найрамдах хятад ард улс 1971 он хүртэл нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн байгаагүй юм байна. За 1971 он хүртэл Тайван нийт хятадыг төлөөлж орж байгаад сүүлдээ Тайванаас хөгжсөн цорын ганц улс болж исэн. Тэгэхээр гишүүн байгаагүй учраас угаасаа яаж харилцаа үүсгэх нүд ороогүй байсан байна тийм. За дараагийн асуулт ийм асуулт байна. Бадам Лянхуа дахь Эрдэнийн чулуунд мэдчил гээд би энэ Google Translate-ээр нэгэн үйлбэрийг орчуулсан байна. Энэ юу гэсэн үг юм болоо? Цаг явсан. Мэгжид Бадам Лянхуа дахь Эрдэнийн чулуунд мэдчил гэсэн одоо модон орчуулга байна. Энэ юу гэсэн үгийн орчуулга юм болоо? Бадам Лянхуа. Эрдэнийн орчуулга мэдчил. 3 өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
За зонхоо хэл буюу одоо бас бутаануудын ярьдаг хэл. За тэр хавар байдаг хүмүүсийн ярьдаг хэллээс орчуулсан чинь Бадамжонхоо дахь Эрдэнийн чулуунд мэдчил гэсэн үг гарч ирлээ. Юу гэсэн үг юм болоо? За бутаангийн хэлэхээр илүү ойлгомжтой болж байгаа болоо да. Зонхоо хэл. Тоо манайхан мэднэ. Хэл мэдэх болоо. Бүгд мэддэг байх хэвээр хэл үг байна. 8886 байна уу? Аа бай. За. Хинтээ холбогдсон бай. Цааж өрөнө. За цоож хоёр. За цоож хоёр. Бадамжонхоо дахь Сайхан шинэлсэн үү? Яха. За. Бадамжонхоо дахь Эрдэнийн чулуунд мэдчил гэсэн үг зонхоо хэлнээс орчуулсан үг юм байна Монгол руу. Юу гэсэн үг вэ? За ямар үгийг би орчуулсан бэ гэсэн байна. Google Translator модон орчуулга. Цаг явж байна. За бид нар бол их ашигладаг мөрчлөө утгын нэг утгачлж бол үг болгоноор мэддэггүй байна 3 2 За өдрийг сайн өнгөрүүлээрэй. Халуусан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. За манайхаас гой хөлбөрүүдэд дэвшүүлж гинэ өө. За бүх монголчууд мэдчих хэвээр л гэж төхүүлээ дээ одоо 3 дахь хүн яхасан мөн. Бадамжонхоо дахь Эрдэнийн чулуунд мэдчил. За энэ мэдээч хэрэг нөгөө маш нарийн утгатай байж магадгүй гэхдээ одоо модон байдлаар магчилж орчуулж байгаа гэсэн үг тийм 8888 байна уу? Гэнэ. За хинтээ холбогдсон бай. Баг яно. Өглөөний мэндэ баг. За 3 дахь хүн ийм асуултан дээр явж байгаа. Бадамжонхоо дахь Эрдэнийн чулуунд мэдчил би энэ нэгэн өгүүлбэрийг Google Translator орчуулсан. Энэ үндсэн орчуулсан үг нь юу вэ? Цаг явсан. Энэ яг төхөөлөлтөөсөн би Оманы байтайхан юм. Оманы байтайхан. За түүх хэлнээс орчуулангууд магчилж орчуулангууд иймэрхүү утгатай гарч ирд юм байна. За дараагийн асуулт бүгдээр нэгэн киноны хэсгээс бас сонсгоно. Ямар киноны хэсэг вэ гэдгийг таах нь ойлгомжтой тий. За. Зя. Шилж гоод өрвийг авна да. Эхгүй чамайг баривчлаа. Харин хэнийг барих болж байна да. 15-ны цагдаа хүн. Тонглог тамир кино юм уу? Тонглог тамир. Тийм ээ. За тэгэлгүй байх. Тонглог тамир киноны хэсгээс талаа одоо ялтын асуулт. За ялтын асуулт ийм асуулт байна. 1935 онд 115 мянга буюу хамгийн их хүн амтай аймаг аль аймаг байсан бэ гэсэн байна. За 4 хувилбар байна. Архангай, Завхан, Төв, Хөвсгөл цаг явсан. Архангай юм уу? Архангай. Баяр үргээ. Их хариулт архангайх болж дараа нэг. Хөдлөгч нь архангайх гэдэг. Ер нь болгон биш үү гэхгүй юу? За манай ялагч цааш баярлалаа. Зүгээр харилцсан тий. Цааш баяр мөн үү? Цааш ярьсан. Баги. Баги түрүүч үн цааш ярьсан тий. Баги юм уу тий? Тий. За түрүүний үнтэй андарсан байна уу? Чараа баги. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За нэг сонсогч авах уу? Өөрөө л мэд. За нэг сонсогч авъя. За 77 38 83 77 77 88 30. Хоёлаа дээр тэр 9 дэх асуултыг архицсан тий. Юу илээ? 9 дэх асуултыг энийг асуу одоо. За. Гоё асуулт байна. Юу илээ? Тийштэй. За 77 38 83 77 88 30 гэсэн усны дугаар руу холбогдноо. Сүүлийн сонсогч бүгдээ та мэдхүү авъя. Архангай биш бол Баян онгор гинэ. Ерөөсөө аймаг л бол Архангай гэсэн. За ингэж яагаад хүмүүс нэг өөр аймаг байхад нь Архангай гэж зонох вэ дээ. Тэгээд Архангай бас энэ үед бол 13 аймагтай байсан. Тэгээд аймагуд бол жижиглэж явсан. Тэгээд яг тухайн үед бол Архангай гэдэг нэртэй аймаг хамгийн том одоо их хүн амтай аймаг байсан бахны. За дараагийн асуулт сонсогч 99 байна уу? За холбогдчихлоо. Угаасаа цаг дуусчлаа тий. За тэгсэн. За өнөөдрийн хаяалагчдыг тодруулнаа. Ажаа, жижигхэн хуваалц, анхаа, төмөр хүн, гамба, баги гэсэн 6 хүн ялагч болж нэр алдраа мөнхжүүлж байна өнөөдрийн дугаарт. Манай нэвтрүүлэгтээ Туркийн тэргүүлэгчийн сургуулийн зохицуулбарын эмнэлэг Медипол эмнэлэг хамтран ажилласан. За мөн аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой гэсэн уриатаагаар хадгаламжийн урамшуулалт аян Ариг банк дахин зарласан байна. За баярлалаа зэгээ. За баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээг үлээн сонсороо 9 цаг 10 минутаас hot topic нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно.